сайн байна уу? Чаналта тавтамаар маш удаан уулзаагүй байна. Бараг 10 сар уулзаагүй санагдаж байна. Өнөөдөр би гинт бичлэг хиймээр санагдсан. Яа гэвэл энэ миний амьдралын хамгийн аз жаргалтай мөчүүдийн нэг байх болно. Би энэ мөчийг амьдралдаа өөр дарсан дурсаж санах болно. Тийм болохоор бас бичлэг хийгээд үлдээ гэж бодсон. Дээрээс нь маш сонирхож байгаа. Ер нь бол сонирхож үзэх хүмүүс маш их байгаа хаа. Яагаад гэвэл Хүлхүүгийн дэлхийн аврах шалгаруулалт тэмцээнийг хүн болгон шимтэж үзэж байгаа байх одоо. Тэгээд би маш гоё нэг тоглолтыг амьдаар нь очиж үзэж байна. Яг одоо би DC-гийн Dallas International Airport-оос Texas мужийн Dallas руу нисгээд онгоцоо хүлээж байна. Одоо нэг 20 минутын дараа онгоцондоо суух чинь. Тэгээд ямар ч маш тоглож байна. Lionel Messi-г амьдаар нь харах нь шүү дээ. Хамтаагаарай. Ялцгол жоохон хоцрох талтай орсон байна. За ямар ч гэсэн хүүхдүүдтэй хэмээн хүчлөө өөрөө бас өндөгнөөсөө жоохон идсэн. Хүүхдүүдийнхээ юмс хувцсыг бэлтгэж байна. За намайг юмд яваад ирэхэд хүүхдүүдийн маань сайн харж өгч байгаа надад маш их баярлалаа. Агида. Thank you. You're always there for me. Артай шүү. Гэж яхан тайлгамчих. Хүүхд харж өгөх хөнгөө байх чинь айгүй хэцүү. Би туслая, санаа зовлтгүй гэд хэлж байгаа найздаа үнэхээр баярлж байгаа. За хоёр багыгаа найз дээр үлдээгээд томьёогоо өөрийнхөө найз дээр үлдээн. Том маань нэг сайн найзында хаяа хондын тэр найзанд нь үлдээж чинь. Тэгээд сэтгэл амар гоё явнаа. Би хаашаа явж байгааг хэлээгүй мэн те. За та нар удахгүй харгална. Get the Ziploc bag Maya. Give me the short t-shirt гэсэн штэ суудаа. T-shirt аваад ир. I made Yes, this for t-shirt you. extra clothes гэсэн штэ суудаа. I made this for you. Okay, that's great Maya. Yes, thank you so much. Oh my god, хасрахгүй дачин яах гэдэг. Okay, Maya water bottle аваад ир. Yep, use the other. Water bottle. Okay, everybody, hold it, please. Sutra man, tulcha ane, chuka out. Bring your backpack. Tishiki. Backpack 같이 마셔. What else is in there? Did have to. Why do you need a pillow? Because to sleep. All right, it's Jersey first. Okay, let's go. Guys, bye bye. Maya, Sudar. Bye. Thank you. За хоёр хүүхдээ аль болгосон. Одоо энэ нэг хүүхдээ аль болгоно. Bye bye. Okay. Гурван хүүхдээ гурлангийн аль болгочлаа. Одоо let's go to airport. За одоо л нэг юм догдолж эхэлж шүү. Сая өглөөнөөс хойш амар яараа сандраад ёо. Би яарах амар дургу байхгүй юу. Тэгээд яалчгүй ганцаараа болохоор яар гурлангийн бэлдээд гарах гэж буу юм болдог. Тэгээ айгу чухал юм болохоор онгоцоос хоторчихгүй гэж бодчихоор бүр улам яараад өглөө жоох стресстэй. Тэгээд өнгө сая гурлангийн буулгасан ч байна. Одоо л нэг юм. Тэгээ цагаа харсан чи гайгүй байна. Цаг амчаар байна. Одоо гэс машина гэрийнхаа гадаа тавиад такси дуудаа тэгээд явцгаая.
Тэгээ миний авч явж байгаа нь ийм юм байгаа болохоор амар байлаа. Give me training to the man. За гейт ямар ч байсан олцсон. Юу онгоцноос хоцорхон гэд бүр игээтэй л зүрхээр явцсангүй. Ойрд би онгоцон суугаагүй мэн Америкт ирснээс хойш онгоцон суугаагүй. 2017 онд ирж исэн. Тэгтээ ерөн багаар анх удаа онгоцон суусан баха. Тэрний өмнө Солонгос явж исэн юм байна. Тэрнээс өөрөөр бол онгоцон сууж үзээгүй байсан. Тэгээд сая 9 жил онгоцон суугаагүй байсан болохоор нэлээд буудалтай игээтэй л онгоцноос хоцорсонгүй гэд бүр айгаад энэ одоо тэгтээ гайгүй нэг 30 минутын дараа эхлээд онгоцондоо суулгаад эхлэх юм байна. Тэр бол би нэг кофе олж ууя гэж бодоод явж гин. Тэгэхгүй бол бүр өглөөнөөс хойш сандраад бөө. Кофегооч уух завдалгүй байсан. Кофе байна уугүй. Энд ч кофе байхгүй шинжтэй харагдаж байна л та. Доор уг нь бол кофе байсан. Тэгтээ би нөгөө чекнэ хийх гээд яарж агаад. Оо тэнд автомат кофе байт юм байна. Автомат кофе ууч. За let's see. Юу байгаа юм харъя. Mocha идэм байна. Latte. Окей. Зүгээр latte ууч. Sugar ганц sugarтай ууч. Pay гинэ одоо шууд pay хэмээн зааж байгаа. Даллас руу 3 цаг 30 минут байна уу нисэх бах. 1 цагийн 4-тэй байд юм байлаа. Энд яг одоо л 2:30 болж байна. 3:38-д онгоц нисээд тентгийн цагаар 6-д буух юм байлаа. Энд бол 7 болж байна. Тэгээд 6 цагт буугаад надад стил 3 цаг байх болно. Тэгээд 3 цаг тэр хаваараа явж агаад стадион руугаа ороод би ингэж хаашаа явж байгааг хэлээгүй лөө. Юу вэ? Би World Cup-ийн дэлхийн аварга тэмцээнийг үзэх гээд явж байна. Яа. Яачаас айгуу халуун гарч ирд юм байна. Oh, good. Responsibilities on the back of the safety information card located in the seat back in front of you. If you are unable or prefer not to perform the extra row responsibilities, please let a flight attendant know and we'll be happy to receive you. Thank you for your cooperation and welcome aboard. Okay. Dallas, Texas. Alright. За энэ дүүр 95 градус байна. Амар халуун. Салхитай тэгснээр салхи нь амар халуунаар үлээгээд байна. Skylink гэмээр. Би одоо 27 минут явж иж нөгөө стадион дээр очих юм байна. Тоглолт болох стадион дээрээ. Тэгээ Uber харсан чинь $45 гээд байна л да. $45-оор явах уу? Би тэгээд очихоор голноос 2 цагийн 3 цагийн өмнө очих гээд байна. Одоо би хаач хавтаа тий өөр. Автобус нь суугаар цаг 30 минутын дараа очино гэж юм л да. Зүгээр Uber-тэй явсан дээр хаа тэгээ мэдэхгүй юм чинь. Ямар халуун юм бэ? Би бүр цамц амцтай явж байгаа шүү дээ. За ямар ч Uber-д удаад юу явъя. Uber-д удацсан. Хамтдаа шеэрлээд явдаг нь арай хямдхан болчих. $37 болчих. Тэгэхээр дуудчихлаа. 6:45 гээд очих юм байна. За дотор нь орох уу эсвэл тойроод стадионоо тойроод хоолны газар дээр байлаа. Хоолны газар орж юм идэх үү? Би өглөөнөөс хойш юм идэж амжаагүй байна. Тэгээ дотор нь орохоор бас жоохон мань олдох юм болоо яах юм бол гайхалтай юм л да. Нэг цаг үүдэн би уугаад стадиондоо сууж ямар цаг байна да. Цаг агаартай байна да. Гэтэ азар нэг стадион нь дээгүүрээ юм бүрхөвч юу хөө дээгүүрээ битүү юм байлээ бүрхөвч гэх шиг юу ярьж. Азар стадион нь юм дээгүүрээ битүү юм байлээ бороо орсон ч гэсэн битүү ахаар тэгэхээр халуун ер нь битүү стадионд аягүй зүгээр гэсэн. Стадион дотроо сэрүүхэн байд юм шиг байлаа. Are you watching soccer?
Yeah. What team are you? But today, like, no, just have a drop of like Argentina. Oh, I'm watching Argentina right now. Really? Yes. Argentina and Jordan. Oh yeah. Yeah, I came from Virginia. Virginia. Wow. Just watching for a game, right? Yeah, just for the game. Yeah. Wow. Actually, yes, by myself. Isn't that crazy? And it's so hot. I've never been here before. Really? So I've been to Tennessee. Tennessee. Wow. Is it close from here? Yeah. I think like. But it was January, so it wasn't hot. Last year January, but I've never been this Dallas. Oh. Okay. Like today game like 9 o'clock like it started, right? Yes, 9. Starting at 9. There's too much crowd and there's a lot of people over there. I know. I've seen it. It's a big stadium Yeah, too. it's very very big. It's funny because there's no game in DC. I heard because they don't have a big stadium. That's why. Oh. But this stadium is very very big. It's very big. I saw the pictures. I saw the videos. Okay, Dallas is like this. I don't know where I'm going. За хүмүүс бүр стадионы хажууд ингээд цуглаа байж идэм байна. Энд бас нэг стадион шиг юмтай байна. Дандаа Аргентины фанууд байна да. Би одоо гэсний газраар жерсигээ солимоор байна. Ишээрэн ороо жерси мерсигээ соличоо гараад ирд юм уу? Энэ нэг буудлын юм байна л да. Буудлын наалаараа жерсигээ солиод энд хүмүүс үзэж байна. Эндээс нэг drink авч явах юм уу? Идэх юм авч үзэх юм уу? Okay. I will see. Okay. За ямар ч гэсэн хугацаа солио гараад ирлээ. Саяны газар бол юм идэлгүй байна. Баарыг тойроод зөндөө хүмүүс суудсан байна. Ер суух газар олохгүй байна. Би юм идэхгүй бол амар ядраад байна л та. Тэгээ одоо тоглолтоо үзснийхаа дараа бас 5 цаг 30 минут хүртэл өөрөөр нөгөө буцаад нисэн. Тэр болтол бас хийх юм байхгүй болохоор юм идэхгүй бол яг суунж унана. Замарч гэсэн хүмүүсээ дагаал яваад бай да тий. Сайн нөгөө нэг Uber-ийн жолооч маань энд буулгачаад их бол тийш амар хөвчрээд байна гэдэг намайг өөр газар болгоцсон. За хүмүүсээ дагаа явж ирэхлээр учир нь болох байгаа. Тэгэ нэг юм идмээр байна. Хаана идэх үү? I love all people. In the Bible it says there will be good point in the book of Revelation, the last book in the Bible. Энэ тойроод бахан стадион байна. Эндээс нэг том стадион байна. Миний очих гээд байгаа ч одоо тэр шүү дээ. Okay, I just saw that. За энэ газруудаар бол юм идэх гэж бодлоо юм байна. Хүмүүс бүр очиход орж ирсэн байна. Нөгөө нэг лайвыг үзэх гээд байгаа юм байна л та. Тойроод уг нь хоолын газрууд байна. Бүгдээрээ битүү хүнтэй байна. Тэгэхээр ерөөсөө хүмүүсээ дагаад стадион руугаа орох нь зөв юм шиг байна гэж бодлоо. Тэ юмд ингээ ганцаараа авах чинь бас гоё ч юм уу? Яг ингээ олуулаа явахаар яах вэ? Хаач уу? Одоо яхаа ингээд бибинээс асуугаад бибинийхаа за тэгвэл ингийгингүүт яах юм бэ яхаа ингээ гэж маргалтаад байдсан шүү дээ тий. Тэс ганцаараа болохоор угаасаа зүгээр өөрөө бодлыг л даах юм байна. Жохон эргэлцсэн ч гэсэндээ за одоо өөр яах вэ тий гэж тэгэл цаг чимэх юм байна. Ерөн амар юм байна. Ганцаараа юмд явж үзэж бие даах чинь айгу зүгээр юм шүү. Миний нэр анх удаага ганцаараа явж байгаа. Ийм хоол мужруу явж байгаа аялал юм байна. Юу болоод байгаа юм болоо? Лайв гэж амар лаглаг газар л яваад их шиг байна.
Энэ Uber-ийн жолооч намайг арай л хоол болгочихжээ. Би өгөн чамайг ойрхон буулгалаа шүү гэж солиороод байсан чи амар хоол болгоцсон шүү дээ. Би нөгөө Dallas Texas гэж хэлээд байсан шүү дээ анх эхлэхдээ. Тэгээд тэр чинь бол яг онгоцны буудлын найс юм байна. Тэгээд тэндээсээ 20 минут цаа яваад энд ирсэн. Энэ нь болохоор Arlington, Texas гэдэг газар юм байна. Гэхдээ болохоор Dallas гэдэг нэртэй стадиум байгаа. За Мессигийн өмсгөлтэй хүмүүс зөндөө байна. Хаад Месси. Jordan-ы хүмүүс дэмжсэн хүмүүс явж байна. Би л Jordan гэж амарч баг байдаг юм шүү дээ. Амьдралтаа. Яг амьдралтаа сонсч лээсэн л та. Гэхдээ ер нь зүгээр бод шүү гэж хэлье. Тэр саяны орилсон хүмүүст ч гэж. Ямар халуун юм бэ гэхдээ бүр юу. Манай Виржиниад ийм халуун байгаагүй л дээ. Гайгүйсэн. Ой, Мессигийн толгой авд юм уу? $10. $10 гинэ. $10 Мессигийн толгой аваа яах вэ? Чекнийхаа эхний хэсгээр нь орсон. Ямар ч хэсэн 100 хаалгаараа орох шиг боллоо гэж бодож байна. Гэж яваад байдаг те. Бодлон зөв ч юм уу буруу ч юм. Өөрийн бодлоо өөртөө зөв гэж яваад байдаг. А муу юм шиг байна. Бүгдээрээ Аржентинагийн фанатууд юм шүү дээ. За ишгээ шалгуулаа security-гээр авах юм байна. Хувцсанраа үзэл цүнх мөнхөө шалгуулна. Би юм clear bag надаас авсан байгаа. Ер нь юм том тоглолтод ороход энэ амар үт юм лээ. Тэгэх юм харагдах учраас. Араад ирсэн. Нөгөө стадион маань юм архан болчлоо. Зөндөө хүн байна. Oh my god, let me go get some drink. Би бүр хатаж өглөө. It's a line. ¿Qué recuerdo? Dale. They're alive. Тийм л дээ. 4-5 цаг юм уусан гүштэй би сая. За Аржентинагийн фанатууд олоолаа байна. Янз юм байна. Оо. За өлийн хэлгэнээр би уугаад одоо. Цогтоод баларсан. Put your game face гэнэ яах тамал. Тэгээд энэ шиг орно үстэй. Хүмүүс ингээ орохгүй байгаад ах юм л та. Би бас олон түмнээд байгаа байж ах хэвээр болоо. Ингээд ийм game zone маань, fanat zone маань гэдэг энэ дотор юм байгаа юм шиг байна. Хүмүүс очрлцсан байна. Энэ дотор их гоё юм байгаа юм шиг санагдаад ах юм. Тэгээд би юу ч орё л гэж бодож байна. Wow. За Jordan-ийн хүмүүс байгаа юм байна. Hello. Ийм хүмүүстэй тоглож байгаа юм.
очсон Jordan-ийн ямар галзуу гоё хүмүүс вэ гэдгийг нь сонслоо. Ачийн тэнд. Вау. Би бүр огшоод штэ. Энэ дотор орох юм бол ийм байгаа юм байна. 360 ирэх юм байна. Хүмүүстэй очирсан байна. Би мочр дургүй. Очрлахгүй шууд зүгээр орно. Гэсэн чинь харин гейт олдгүй. Тэгтээ харин ийшээ зүгээр байгаа гейтээр нь орчт юм уу? Ороод өчрөн олдох байлгүй. Нэг би уусан чинь бүр халууцаад халаад яжил амар халууныг хэлгүй юу. Яжил нь юу ч идээгүй хэлгүй бүр. Уйлах гэж шүү. Угаасаа би бол уйлна гэдэгт итгэлтэй байна. Угаасаа уйлах нь бол гарцаагүй хэрэг уйлах вэ гэдэг л байна. Манайнаас наваг миний өмнөөс уйлаарай гэсэн чинь манай Португалийн Кристианог дэмждэг, Кристиано Роналдог дэмждэг найз маань миний өмнөөс уйлаарай гэсэн би одоо найзынхаа өмнөөс бас уйлах хэрэгтэй болчиход байна. За юу ч гэсэн орноо. Орохоор бас хараагүй юм зөндөө байгаа маань. Oh my goodness. Oh my god. Ингээ олж байгаа юм шиг. Бүр амар өсөд байна. Тэгээд barbecue гэж Texas-ийн barbecue-гаар амар алдартай гэдэг юм лээ. Эний barbecue орж идгээд очиж байна. Одоо цаг 7:43 болсон байна. Тоглолт 9 цагаас эхэлнэ. Тэгээд би гейтээ онхоогүй байна. Энд байгаа гейт нь болохоор biggest гэсэн болохоор миний гейт болохоор G багтай. Тэгээд би сайн нэг A гейтээр нүүж оройгоо орсон чинь яг миний хэсгийнх нь тоомоор харагдахгүй байна. Тэгэхээр тойроод уур газар очих хэрэгтэй юм шиг байна. Тэгтээ ямар ч зүйл нэг юм идээтэй. Тэгээд дээрэс нь манай найз хүмүүсээ текст үтснэ. Месси тоглохгүй юм шүү гэж хэлсэн сая. Юу Мессиг үзгээд хаагаасаа холоос ирж байгаа чи Месси байхгүй гээ. Табисаа сайн. Тэгэх. Энэ хоорон зүгээр гоё юм байна. За ийм хоол $32 авлаа. Beef brisket sandwich тэгээ mac and cheese-тэй. Тэгээ би ер нь буруу газар ирснээр мэдээд одоо энэ хэсэгт нь болохоор ASB gate-нээс махгүй юу. Тэгэхээр миний орох цаа gate нөгөө талд нь байгаа юм байна гэж бодоод алхаа явж байна би. Энийг алхангаа идэх чинь тэгэхээр бичиж чадахгүй нэ. Тэгээ ерөөсөө хаалгаа ороод олцоод бичиж. Бай. За тойрч явж байгаад өөрийнхөө орох ёстой гейтийг олсон. Тэгсэн нөгөө стадионы маань нөгөө тал нь бол яг ийм хоосон байт юм байна. Сууж муух талбайтай. Бас хоол моолн ч айгүй хямдхан байсан байна. Тэгээ одоо энэ гейт G-гээ олчлаа. Одоо орж байна. Upper level руу дэлэн дэш юм шиг байна. Ингээд дэш гарах нь